Метродыг хэлбэ. Тэний түрэгний манай сайн байна уу? Энэ өдрүүд даргий болжоо. Амьдралын хань чулуун нэчүүл чулуун хоёр дээгэр хорвоо усүнэ нэг түрүүдвэ. Ингэж мэднэ. Аяа намайг энэ гаргаад гэж явчихна. Дээс гарч ийн чи хурдан би жаахан уяг цааш мэ дээс дүүлээ хурдан. Чи нэшээ ороод ич хаа. Хүн дээш гэж хөтлөгчиж бүр ийм машинаа шингээдэг байхгүй юу? Шингээсэн дараа дэлгүүртэй байдгаа чи үжээ ихгүй чи дан хүнээ хурдан яриад бач чи та үж. Энэ траш би шингээд аваад. Өнөөдөр харгунаа наадны сонгол тавьад ирдэ. Би шамбаржин. Би энэ шамбаржина. Одоо шамбаржин чи наадны сонгол тавьад ир. Тэгвэл хүлэндэр хүлээж байна. За барчгүй баргара. Сонгол тавьад ирсэн. Я. Энэ яг биднес алшаад очоод дээр удаа шингээс. Энэ яг хөдөөд байна. Одоо өөр наад юм ганчаараа юм. Тэгээ ээжтэйгээ ингээ хамт. Тэгээд өдөртөө мөн сургаа суугаагүй гэж. Сургаа суусангүй. Өдөртөө Монгол төлөөс үүж байна. Монгол төлөөс дээр одоо өдөртөө ямар 60 гарч ийн 60 бүр сайхан. Тэг чаа өөрөө би хөтлөгч алимаа гэнэ. Бүр хөтлөгч алимаа гэж хэл. Тэрвээс нэг Joyanji уураг гэдэг нэг манай дандаа тавьдаг тэр нэг 60 байсан. Тэр 60-ыг бол сайхан бүр чэйжилсэн. Өдөртөө Joyanji уураг авчирна би өндөг гэдэггүй. Joyanji уураг уу гэдэг. Энэ үл яг хөдөөний хүүхдүүдийн наадж байгаа. Одоо готын хүүхдүүд нийтэмдээ наадна. Баг хараад би бас дөрөвд нь хүүхд байхгүй. Ганчаараа жижиглэг энэ төр байхгүй. Технологи одоо хүүхд цаавал наадах тоглох хэрэгтэй гэж байна. Энэ хүүхдийн наадам тоглоом гэдэг ч юм бол тэр эрдэнэтэй танилж байгаа. Юм сурна. Нөгөө хүүхд хүн их сониоч. Тийм. Энэ яагаад юм бэ? Энэс л одоо чигэдэл нийгэмтэй танилцсан тэгээд юу одоо хүүхд чинь олон нас байна шүү дээ. Гэхдээ найл хүүхдүүд гол нь юугаар мэдэрнэ үү? Өнгөж мэдэрнэ. Бүх юмыг одоо аваад л ингээд амруудаа хийгээд л. Иймээс тэр юу гэсэн Монголын жишээ өгөн дэвш тэр могоо. Нэг хүүхдтэй сайн гэдэг тийм. Тэр нэг тасаар тавихгүй. Аягаас амандаа хийгээд өнгөж хажиж байж. Жараад оноос өмнө одоо хүмүүсийн нийт нааддаг наадам бол хүмүүс хэлж штэ. Одоо дандаа өвдгөө ингээд төвөрч хаад одоо өвдгөө ингээд хоорондоо нозорох юм уу ийм нэг наадам. Тэр жараад оноос ингээд хойшоо н орох юм эсвэл одоо барыг чагирыг туух юм уу? Одоо тэн дээр чагирыг тууныг хэлэх юм байна. Чагиргаа наадах юм уу? Одоо дээс үсрэх юм уу? Ийм наадамдууд. 70-аад он ороод ирэх юм. 80-аад он болоод ирэх юм эсвэл барыг одоо бүр электрондаар ингээд тоглох. Одоо болоод ирвэл бараг бүр компьютертаар бараг ингээд тоглож байна. Юу гэх юм бэ? Шавын шинжтэй байж байгаа. Заагш танс багд гол ямар наадам байна? Тэр нь бол одоо голдоо нэг нь бол одоо боцсон наадмын шаа их тоглодог. Тэднээс өнөөдөр тусгай өөр сайхан хүүхдийн наадмын тухай ярьж байна. Одоо бөхөрлөдөг юм уу? Одоо нэг бургаас зайдлахад марунаад уралддаг юм уу? Эсвэл одоо хороонд очиод одоо хотныхаа хөдөө хөхтэй чигээд айл гэрвэл нааддаг юм уу? Хорооны тэр хоньны хогийг ингээ сайхан гэдэг гэр бараад дугар бараад тэгээд одоо өхрийн томшиг өхрийн басаар пэйж хийчихнэ. Тэгээд одоо жижиг тэр үсэг хүүхдүүд яг дандаа тэгж наад айл гэр болж наад яг тэгж наад тэгээд дээр нь ингээ хэрэг одоо кичийн ирж ийн хаваа хойр одоо ингээ оруулаад хайгар нь одоо иймэрхүү мэгтэй л. Миний үе болоход одоо бас жаахан өөрөлдсөн юм шиг тэгэлээ. Хаагш юм эсвэл наад. Одоо гол наадам бол хаашлаа тийм ээ. Гадны явж одоо ихээр эрс хомогтой ноцолдог шүү дээ. Тэгвэл бас зэрэгэлдээ ойрхон хүүхдүүдтэй барилдах юм уу? Нэг жиг наадгын бүр адилхан. Дээрээс нь бол юу болж би багтаа нэг удаа аавыгаа дагаад дэлгүрд очиж үзээд ирсэн. Гошоонд очиж тэр үед гошоо гэж. Гошоонд осон чинь наавран сайхан шил
юмтай ардун басан шилж яастай их гоё үз гэдэг юм. Тэгээ харж яж байгаа одоо махан малтаа дангаан тагнаад. Би одоо хожим их бараа худалдаач болно. Өмнө сайхан их ширээд ардун бас их сан шилж яастай энийг гоё гэдэг. Тэгээд энэ багааны үеийн 60 их болоос бэлдэг юм бид. Одоо би араараа бүр номын яастай уртаан ширээтэй сууж байгаа. Тэгээ яагаад тэр үе тим нэг юу болоод авсан юм бэ? Одоо менежер тэр үед бүр ханжандар суuna. Ханжаг гэсэн 3 талаар би төвчтэй нэг талж чадгаа. Тэгээ одоо нэг талын бит 3 талын чадгаа ханжандар суuna гэдэг. Одоо ингээ махан малтан тэгж байгаа тийм нэг одоо манай орш шиг тэгээд бодож байгаа. За ингээд би явж болно, чааталдан гарч болно гэдэг. Их тэгээд боддог. Тэгээ одоо минь сууж яг тийм болсон шүү дээ. Зүгээр ордоос ч аваадлах юм болсон. Тэгээ хагас ариун би тэр үсэг ондоо би сэтгэж наадаж яж дээ. Одоо энэ хүүхдээ үжиод бодоход энэ хүүхэд хожим бас үнэн хөтөгч болж байгаа. Тэгэхээр юм Багааны үстэй багааны үеийн одоо хөслөн гэдэг чинь тэр багасаа л бий болж байна. Жишээлбэл одоо энэ 93 наадам. Тэгэл тэр том усуудын барилжих үедээ тэр хүн бол одоо тэрийд бараагаад л жаахан хүүхэд одоо үнэндээ хэлэхэд одоо бараг л алхаж сурснаасаа аваад л тэр эжинхэн эдийн юунаас сайхан жилийн барааваад хөжөндөө жангадаа зүрчих жангаа гэдэг. Тэгээд одоо тэр дэв. Жин чин ингэжгээд л хүүхдийн хүслэн гэдэг үедээ ахвай нэгмээс тэр газараасаа л одоо тэр үеийн хүүхдийн хамаа их шивэ барил болдог шнэ. Бөхөр нэгсээр энэс санаа. Тэр шивэндээ бүр нэр өгч нэр өгсөн. Одоо нутгийн хан нэртэй бөхчүүд нэрийн бүр. Тэгэхээр ерөн одоо энэ хүүхдийн энэ тоглоомоос бол бас нэг манай нийгмийн энэ ховрол хөгжил тийм үү яг ардын амьдралын тэр нэг хэр төвшнийг бас нэг харж болно. Үрдэн хүүхэд их жинч байдаг ширдэг юм. Энд хүүхдийн тоглоом бол зайлшгүй цавын хандлага байж магадгүй гэж. Ийм үсэн настай болсон тэр бол хүүхдийн тэр тоглоом зарим жилийн чойрлдог. Жишээлбэл бидний багын үед байж одоо бас одоо кино үздэг бол ингээд дайм толдон тэр үед даннаа дайна шүү дээ. Туслахтай дайны зөвлөг юм. Эсвэл одоо чөлөөлөх дайны үе. Ингээд бид нь бас одоо гараараа ч ингээд поолох. Эсвэл модерн буужаас жаваа гэдэг юм уу. Ингээд бас дураагаад одоо хүүхчин их дураантах юм чинь дээ. Ингээд байлдана. Ингээд тийж манай ээж бол гарч ирээд жагандаг. Алаа ямар муу ирдэ. Монгол хүмүүс одоо бэлгийн их бодно. Амнасаа бол тийм мойштойг хэлдэг. Тэгэхээр Германуудад их тухайн үед бас хүүхдийн тоглоомоор их шинжээч болсон байна. Ингээ хүүхдийн тоглоомыг шинжээгээд ямар цаг бодлого ирээдүйд нийгэмдэр ямар нэг жилийн юм бий болно гэдгийг уртан мэддэг тиймэр хүмүүс байдаг. Хөдөөний хүүхдүүдологдоо бараг бүр шаагаар одоо элдвийн жилээр наад тийм таваар юм уу даяар ингэж одоо шаа. Тэгээд энэ яг сайхан тэр малчхан дэрлэгэн ойлж явах үед. Нэг нь одоо бас одоогор бодвол одоо дурсгаал болж байна. Дурсгаал мэдчихнэ. Шаагаарс мэдэж байна. Манай ямар хонь бортро хонь шаа гэдэг юм тийм ээ. Нөгөө нэг талаар нь бол энэ одоо үжүүртэй яжаартай ингээд өсөж мэсэг тийм хүүхдээ тоглох. Энэ бас хуурах балуурах учраас байхгүй. Тэгэхээр чи одоо ийртэй гэсэн. Гэхдээ бас одоо маш олон юу гэнэ. Энэ шаана тоглоход одоо олон жилийн мэт жишээлбэл одоо харвадж болно, нясал наадаж болно, няслах наадахад олон жилийн байна. 7 дугаар харвна гэж байна. Жишээлбэл одоо ингээд 7 шагаар ингээд харна. Тэгээд одоо тэр дуурахгүй, жангахгүй, хөндөхгүй, харвсан гараар авахгүй. Ингээд нэгийн харв бол одоо чихгүй хамраан бараад ингээд аль нэг тэр дүрм жирчүүд ингээд тэр бас нэг юу шатандаа ямар ч юм нэг дүрм тогтоод гэж байна шүү дээ. Өөрөөр юу гэхээр хүнтэй хамтран ажиллах, бие дааж ажиллах бүх юм байна шүү дээ. Хамтран ажиллахын дотроос бие дааж ажиллах гэсэн юм. Энэ хүүхдүүд бас тоглож чаддаг хүүхдүүд тоглож чадахгүй хүүхдүүд шүү. Тоглож чаддаг хүүхдүүд ямар ч доор насны ах ихтэйгээс бас сайхан тоглож байгаа. Бас доор насны жоохон хүүхдүүдтэй бас сайхан тоглож байгаа. Жин тоглож чадахгүй хүүхдүүд байна. Удаа болгоны наадан дээр хориулгаад юм уу их өвөрмтгөө өөрөө биелгсээр байж байгаа тэгээд хамгийн сүүлд нь уйлдаг юм уу дуулдаг юм уу тийм ээ. Одоо энэ шагаа биднээс Багдаа бол баг бүр өөр нэг гэртээ бүр байна. Одоо бараг хүүхдүүд бүр шагаа наадахаа байцсан. Жишээлбэл мануус нэг шагаа авах юм бол одоо бараг бүр худалдаж авах хэмжээ хүрэх заримдаа бүр тийм. Би бол юу болох одоо анх дунд ороход манай ах нарын шаавс надад үлдээсэн. Манай орон 1000 гэртээ шаав байсан. Тэгээ би анх дунд ороход бас их болж байна. Шаагаар өнгөрөө наадах хэрэггүй. Тэгээд бүх шагаа наачих болсон юм. 1000 шаавал бол нэг мөнгөн шаавал нэг шилдэг. Ингээд хэдий бол нэг алтан шаавалнаас нэг хилдэгдэж шүү дээ. Тэгээд бүх шагаа наачих болцгаад би их болоод явсан. Одоо анх дундаа тэгсээ би энэ хараа тунсралд орсоо одоо реакшн сургуулж орж ирсэн. Одоо тэгээд зүйдэн дандаа бууж ирдэг. Нэг магны ард бол дүүрэн шаав байна. Өгөрсөн шаав байна гэж үдлээд байдаг. Тэгээ боц одоо надад энэ мөнгөн шаалтан шаан олдох цаг ирж байна. Цаг ирж ирэх гэж. Тэр бол өөр нэг жид юм бэлгэдлийн тийм санаа байна. Өнөөдөр бэлгэдлийн юу их байна шүү.
Тэглээ одооны хүүхдүүдийн нийтэм манаас ийм сайхан наадад юм байжсан. Уулан одоо баг бүр их байгаалаасан гэж олдсон ийм наадамдууд. Жишээлбэл одоо энэ бүр одоо хүүхдүүд баг бүр энийг та нар бүр наадсан. Бид нас энэс аймаар айдаг штэ. Одоогийн хүүхдүүд бол нийтэмдээ бүр энийг бүр наадхан байсан. Одоо яг нааж байгаа хүүхдүүдийн нааддаг наадам бол баг бүр компьютердаар нааж. Тэгдрээ одоогийн хүүхдүүд бол бас яаж байна. Жишээлбэл 6 настай хүүхэд болоод 60 настай настай хүнтэй баг нэг жиргэн. Жишээлбэл бүр телевиз үзэх юм уу? Телевиз үзэхдээ нэг телевиз жүжиг үзэхэд бол 6 настай хүүхэд 60 настай хүн кэс суугаад үзэхэд бүр сайхан ойлгож явах ийм шиг болсон. Тэр яг нэг хүүхэд тэр нэг хамгийн гоё хүүхэд нас гэсэн юм алдагдаж байна. Гол юу болж тоглоомын хувирсан, наадам тоглоомын зүйлийг хувирсан. Одоо усууд ингэж ярьж байна тий. Хүүхдийн одоо нас байхгүй болчихжээ гэж. Тийм хүүхдийн нас яг үнэндээ тэр нас нь бол байна. Гэтэл тэр орчин тойрон байхгүй болчихсон. Шил нэг төрөөс одоо тэр гэртээ одоо хүүхдэн чүүжин одоо чихэн чүүдэн өмгөж чүүжин ингээд манай би хөдөө хараад одоо бас манай малчин биднээс ах чигээр бас тэр бол аргуйцсан яра. Гэхдээ юу энэ нийгмийн энэ нэг зүйлийг харуулж байж байна. Одоо телевиз хайх юм аа гэж. Ингээд дэлхийн техник гэртээ суужгаад харчихна. Гэвч одоо бас жарим зүйлүүд нь одоо хүүхдтэйг чугуучих аргагүй их хэцүү юм гэж ингэж. Жин чинь одоо хүүхдэнхээ эрсэнтэл байдаг. Залуучууд нь залуучийнхаа эрсэнтэл байдаг. Настай чуулганд настай жилийнхэн эрсэнтэл байдаг. Тэд нэрэл жогдно. Жишээлбэл бидэнд том чуулганы дунд ороод яхад настай ус бүр яачих хүүхдээ жигаа том хүний дунд өгчих юм да. Гар тоглол гэдэг. Биднээс арга хүүхэд байхад ингээд аав ээж ярих юм эсвэл бүр хажуудан сонсч боддог шүү дээ. Хүүхдүүд шаашаа байж одоо их хүнээ үгээ сонсч боддог. Одоо бол баг бүр нийтэм бүр ийм шиг. Одоо бол энэ хоёр их ойлголтуудаар хоёр их хавралт гарч байна. Нэг нь бол манай химийн бэдинчилж яснаас болж хүүхдийн бейс гар оруулж ингэж өөрийн намыг хийх энэ ч тавхан болаасан. Одоо нэг нь бол энэ өдөр тожмод гашгираад байдаг. Эрхэд их гэж байгаад хүүхдийн саран үжиг биш. Хүүхдийн их хүнтэй айдлаар үжиг гэдэг ийм нэг сургаал гарч ирээд байгаа. Хүүхдийн хүмүүжил дээр. Энээс нь бол одоо гэрийн ахмад хүүхдтэйгээ бол найз нөхдийн харж байгаа болно гэх мэтийн. Одоогийн сургаан бодлын ийм жил бодлогууд манай уламжилт сургаан бодлын тэр нэг ойлголтыг эдэ хайсан. Ингэж эвдэснээс бол ёстой манай хутан архил одоо үе ялхан байсан. Тэгэхээр хүүхдийн гар бие гаргах дөрний би сайн л дээ. Энэ бэдинчлэх асуудал. Уулдаа манаас энэ шаа их шууд шаа мүлжээд өгчихнө. За энэ авч яана. Энэ чинь бид өөртөө засна. Сая ямар янзтай юм сайхан жасаа шүргөө бүр өөрөө хийн. За нэг гаднаараа буу хийн одоо мудар буу орож амна. За тэрийг хийн машин одоо нэг гэрний мудан дархан ирээд нэг хоёр ууны толгоохлаа хийсэн. Энийг чинь сайхан чолоод хурд болгоо сайхан тэрийг хийгээд аваад ширээд наадаад явдаг. Тэгж энэ одоо чавыг хуураад бүх юм сайн болоод ирэх үед гэрийн хамт хой тэр чи юу юм бэ? Нэг хүүхд тэрийг аваад гэж. Одоо энэ жавхын хүртээ тоглоомын тэрийг авчираа өгчих үед өнөө юм байк болчих шүү дээ. Бүх юм бэлнэр хийсээ бас өвдө хайчих. Тэгээд өөрөө бас цааш чадах бас лаавдах хэрэг. Тоглоом дотор олон жилийн тоглоом. Жишээлбэл одоо бацсан ийм тоглоомод бай. Хөлний оюуны тоглоом бай. Бидний баг үед тэр оюуны тоглоом байдгүй биш харин байдаг. Байх мөртөө би одоо яаж хүн болох таних тэр зүйлийг яасан. Жишээлбэл хэлж өгшрүүлэх үг. Алаа. Одоо ингээд дүгмөөсөө одоо цаашаа гүнжгэр бол нийс тоолхоо гүнжгэр бол одоо их олон болно. Тийчгээд энэс яадаг юм. Нийгмийн одоо бүх сургаан хүмүүдлийг ерөнхийдөө жишээлбэл гэрийн сургаан хүмүүдэл. Одоо ингээд сургуулийн сургаан хүмүүдэл. Одоо ингээд нийгмийн сургаан хүмүүдэл ийм гурван том юунд хааж болно гэдгийг зөвшөөрөхд хүү энэ хамгийн үндсэн сорин гэрийн сургаан хүмүүс. Гэтэл одоо бол энэ маш алдагдсан байж байна. Тийм ээ. Гэрийн сургаан хүмүүдэл олон байна. Одоо ингээд амьсгал уртгана. Одоо нэвтрүүлэгч юм уу? Одоо ямар нэг одоо чи ерөөлч хүн холбоо шүлэг хөрдөг 20,000 хөлмөрч тэр бүх хүмүүс нь бүр тэр эхлээд л дуустлаа одоо сахив. Тэр уртын дууг яах чинь одоо тэр амьсгаа ерөөсөө ингэж дуулахын завсрал амьсгаагаа авдаг байжгүй. За энэс нь бүр баг хүүхдээс нь боловсруулчих. Жишээл хулт хоолно тийм ээ? Тийм. Амьсгал одоо энэ асуулт жишээл доктор шалгалт авах ном хэлж штэ. Тэр хүүхдээс нь бидэнд ном хэлцдэг. Жишээл юу гэж вэ гэдэг. Нар гэж вэ, сар гэж вэ гэдэг. Тэр ч одоо ингээд тэр хэдийгээр дүнхэн боловч мөн гүн ухааны маргаан хийж. Тийм одоо тэр байдаг наадам бол одоо бараг тэгж бараг сэтгэх юуг байна. Зангуудад онцлог таана. Инхнээ сэтгхийг хөгжүүлнэ тийм ээ. Нөгөө талаараа ингээд хэрвээ ингээд онцлог таагаад дийлэхгүй бол одоо хултана. Тэр хултах нь үедээ зүгээр гадар талаас нь өнгөн талаас нь үзүүлээд тэрийг доромжилж байгаа шиг тайлбар. Үнэндээ мөлөдөө тэрийг зоригжууд урагшаан төмөөж хөндөж ялагдашгүй тэр хэмжээнд хүрэх юм юу байж өгөх.
Тэгээ ийм ариун сайхан наадамдууд байж байгаа. Энэ наадамдуудын одоо бараг бүр наадхан бүр байж байна. Жишээл бол одоо сайхан гэрийн хүмжилдээр яриангүй энэ хотын хүүхдүүдэд авч хэлвэл энэ хэрэмий бараг бүр гэрийн ахмууд бараг энийг наадвал жаавал шаа наадах юм уу, энийг наадах юм уу, тэрийг наадах ингэж яахын арга. Одоо өдөртөө компьютерийн өмнө. Чөөн харьцуулаад үзвэл харьцуулаад мануусын уулын энэ нааддаг наадмууд чухам яаж орж ирнэ үү? Одоо би хүүхдийн бичгийн тэр найруулж явах надад нэг учир тохиолсон юм аа. Би яг мартагдчихгүй. Өнөө ингэж асуудаг бай. Нэг юу вэ гэхээр чи нэг атгаснаа алдахгүй. Хоёр юу вэ гэхээр чи хоёрын дээр харснаа хандахгүй гэдэг. Ингээ 10 юу вэ гэхэд 10 салаатай буугаал бол ахтугийн ганжиг тусдахгүй гэж байна уу да гэж. Ийм сайхан нэг юу гэдгийг тэр таалждаг шүү дээ. Энийг ингээд найруулад оруулах үед нэг хүүхдийн номд оруулах үед манай нэг багш бол энэ одоо манай их хичээл хандж явах тундаа надад хэлсэн юм аа. Энэ бол улсын хуулинд нийцэхгүй гэж. 10 салаатай бууг бол улсын хамгаалтанд байгаа юм. Энийг авч ахтугийн ганжиг тусдахгүй шүү дээ гэж. Одоо хүүхдэд тохирохгүй. Гэтэл үнийн цар дараа юм. Энэ бол манай тийм уламжлалтай тэмнэгдэх сургамжтай байсан. Одоо энэ хүүхдийн нааж байгаа нь юу вэ? Алах буулгах цус үү. Энэ хүмүүдэг ийм хүмүүжүүдийн оронд харин аав гэрэнэ ийм одоо их анхаарч тэр чинь нийцэхгүй байх шилж байгаа. Өнөөдөр тусгайсаа хүүхдийн наадам яаж энэ наадмыг аваад ирсэн. Энэ наадмыг одоо та нар ч юм мэднэ үгүй. Отом байна шүү дээ. Энэ бол дундуусын хүүхдүүдийн одоо хамгийн нааддаг их одоо. Энэ чинь нэлээд олон отом байдаг шүү дээ. Тэр бүр нэртэй хүүхдүүд энийг бүр сайхан нэр юм мэднэ. Тэгээд энэ цаашаа нэг харин юм таавар байна уусаа. Отом маань говц, отом маань хэрэгэлдэг жил, отом маань тэмдэгтэй говц бүх юм арим байна. Ганц энэ нэг хүүхэлдээ биш болсон. Тийм ээ. Одоо номья байна. Олон зүйлээр энийг өгч хийж байна. Гэтэ яг та одооны хүүхдүүд бүгдээр бүр ийм аймаар дуртай болсон. Энэ бол үндэ зар зурталчлага нэг учраас. Хүүхдийн өөрсдийн тэр юу биш ээ. Төсөөлөмж өөрсдийн холон бодолд орж энийг хүлээж авсан биш ээ. Харин телевизэн дээр зар зурталчлага хийж яснаас болж. Наадаж өнгөрсгөө өндөрний наадсан. За болсон одоо. За. Жахлагын сулах хамгийн сайн. Тэглээ одоо хүмүүс энэ дээр удааны энэ сони мэдээд ариун газар бүр бичээр. Японд бол энэ наадмууд одоо баг бүр наадхан байцсан. Тэгээ манай дунд улсд бол одоо баг бүр нааддаг нь бүр энэ. Чавгийн шинж байна шүү. Тэгэд урсгаал байна. Японд одоо их наадсан үйл тэр үед танд урсж шээ. Эргээд одоо манай их тоглож явал одоо сая энэ урсгаал оргил нь манайд бий болж байгаа. Нөгөө нэг л энэ одоогийн тоглоом болоод өнгөрсөн тэр тоглоомуудын хооронд харьцуулахад зүгээр хөгжлийн хувьд бол энэ бол одоо сайхан жишээл компьютерээр тоглохын одоо тэр одоогийн шинжлэх ухаан тийм ээ энэ чи одоо бүр сайхан одоо одоогийн сансрын одоо тэр ортын ертөнцийн тийм юудыг харуулсан ийм уулгын талаар их одоогчилсан байна. Гэтэл жирэмжүүлийн хувьд энэ хүүхдүүдийн өсөн байцхийн хувьд бол жирэмжүүл нь харин нөгөөтгөө хөрөхгүй зүйл байна. Жишээл хүүхдүүд энэ хүүхдүүд жижиг гэж байна. Тийм. Тэр духан хэмжээнд одоо өчг дуртай. Тэрийг үжих үед бол одоо идэхчгүй уухчгүй хоол болцсон хорд идээд их нэг үгүй би нэг үжээ барчих хэл гэдэг шийдээд байна. Тэгэд өнгөрсөн насуун би. Үлэрийн ерөөсөө яаш чадахгүй. Тий. Яаш чадахгүй, үлэрийн яаш чадахгүй. Хүн юм тань надад хөнгөд тань. Үлэрийн яаш чадахгүй. Чэдлэхгүй. Гэтэл бидний хүүхдүүд үйл юу да? Энэ үлгэрийг намаас сурсан биш. Бүр хүний амнаас сурсан. Амар боломжсон. Ингээд нэг л сонсоод магатам тэр үлгэрийг тэр хөвөр нь ярьж чаддаг. Тэгээ энэ дотроос юу юм мэдвэл нөө хүүхдийн чөйдлөхийн чадварыг хүмүүжүүлэх талаар бол нөгөө тэр удамшил наадам тоглоо харин шинэ үеийн тоглоомоос үнэн хэрэг дээр боттой үйдлэг дээр бол даваа байна гэдгийг бид тэгээд одоо яагаад энэ юм их заавж ингэ бол бид өөрсдөө хон тэр уламжлалт наадам тоглоомжүүдийн жахадлаг уралгад хаваарч дийлээгүй. Бид түүнээ цаашаа нэг илүү хүүхдийн онцлог тохируулж түүний өөрний янз болгоо содолж бүтээл хийсэнгүй нэ учраас. Хэрвээ ингэж ярьж байгаа дээрээс нь өөрийн зар зурталтгаа нэмээд ирэх юм бол ярамгүй гоё юм. Одоо ганцхан хийж ядгаад энэ 3 өстэй жаал байдаг штэ. Сайн маа штэ. Одоо ч энэ хүүхдүүд тэрийг амар гэж дуртай.
нэг үе тэр чинь үжих хүн байхгүй болсон. Яагаад үүддэг болсон гэсэн энийг бол телевиз жижигээр хийлээ 10,000 сарын хувьд хийж. Сүүлийн үеийнөөс энийг ихэр хийснээс болж одоо хүүхд бүр үжих дуртай. Жавханд хаасан уртай гэж над тэр шинэ нийгэмдэх самаагийн үлгэр яриадаг гэдэг хүүхд хэлнэ. Тэгээд маргааш улсаар над хуучны яриадаг. Ингээ хоёулыг харьцуулаад тэрээс арийн мэдж байна. Ингээд энд нь бол ерөнхийдөө манай улсын сургаан хүмүүжүүлэх сан энийг хийж голдлаад ирсэн. Сургаан хүмүүжүүлэх юм. Харин нөгөө жугааны талын их хаяад байсан. Үүндээ хүнээ чинь олон янзын тийм дотроос нь тийм хэрэгцээ байж та. Жугаачингийн хэрэгцээ гэдэг бас нэг их чухал хэрэгцээ. Ялангуяа чав үе хөгжигдсөн одоо өдөр тутмын амьдралын айжим хурдан бол нэг жугааны тэр хэрэгцээ маш их байна. Энэ хэрэгтэй болох тэр жугааны дотроос нь хүүхд өөрийнх нь холон бодохоо өөрийнх нь зарим сайн муу арийн ялган таныхаа энэ ч давраа нэмэгдүүлж байгаа. Чи бол одоо харч бол одоо гарын энэ хөдөлгөөнө гоёлдсон шүү дээ. Минут хүрэх гарах хэрэгтэй. Энтэй адилханаар одоо тэр электрон тоглоом тоглох үед бол тэр ямар хурдч хамаач хол. Хурдч байна. Яг яг бас зэрэгээр энд юухан дарах вэ? Тэр өөрийнх нь дадгаалаар нь тэр товчоон дарж байна. Нүд бол хаа явж байна. Эндихээс олж, тэндихээс олж байна. Ёстой тал тал тийш. Манай уулдаа наадахад ганц инээн барай суугаад. Нэг чиг чиглэл. Ингэлээр юу болж хүнээ сэтгэхгүй их уудан болж ирж байгаа. Тал тал тийш харж явах хэрэгтэй. Чи одоо дагаана дээрээс нэг нисгэж яж байна. Энийг буудаж явах энэ хажуугаас сум ирж шүү дээ. Энээс чи яаж ялж гарна. Тэр үнэндээ бас их сайн талуудаас арим байна. Жугааны дотроос нь тэр арим өөрийн чадамхай нэмэгдүүлэх талтай. Инхнэр одоо сая яг зөвхөн хасгалын ярьдгаар манай тэр сайхан яжхуур тэр сайхан тоглоомуудаа тэр хөвөр нүбэлж хадгалахаар барахгүй өн цаг үеийн өн сайхан алхттай нэгдүүлж сайхан хүүхдэд жижиг ч юм уу эсвэл одоо электрон тоглоом болгодог ч юм уу ингээд сайхан бодрууд тэр хоёр талынх нь аль талынх нь сайныг хадгалаад гаргаад ирвэл одоо манай тэр уламжлалт наадмаас чавын олцлогоор нэг санаанд орж байна. Энэ ургэрийн нэгсдгүүр хийж байгаа үед сүндээс яад гэсэн нэг над нэг жижигхэн бонхон чухал ирүүлсэн. Энэ чухал үжи би харин бас энэ яадлан тэр чухалдаа юм үлгэрийг хэлсэн юм аа. Тэр жохогч одоо нэг үдээд суман дээр очиж. Очоод одоо үд болсон чинь хүн амарсан байна. Одоо үдийн хан адлахыг хүлээж. Хүлээгээд одоо моднаа дотоочоо суугаад хүлээгээд байж. Нэгсэн цаана хэдэн хүүхэд наадж гэж байна. Тэгээд одоо нэг нь бас нэг тоос совчилсан. Тэгээд хоёр хүүхэд бас жижиг ирээ суусан. Ингээд энэ хүүхэд суучгаад л одоо энэ хоёр нөмний ирээл сөгжчихлаа гэж байна. Тэгээд өмнө нь бас нэг тоосох тавьсан. Тэгээд л юу ярьж байгаа юм бэ гэвэл одоо нэг юм ярьж байна. Чаа хоёроос нэг юм ярьж байна. Ингэж хамгаалалт одоо нэг чаасаргаад тавьчих шиг боллоо гэж. Ингээд нөгөө хоёр хүн нэрэн бичих шиг байна. Гарын зүдэрч яг шиг. Ингээд хоёр энэ тоглоомын тэргийг авчирж хоёр хэдэн тоосгон хувааж хоёр тэрэн дээр хийчихад хоёр тийш явчихлаа гэж. Ингээд энэ хүүхэд хараад одоо уун бодож энэ одоо гайл одоо тэр үе чинь гайл авчихсан чаг. Гайлын кадр бол тоглож байгаа юм уу бас биш ээ. Сүүлд нь хараад ухааны нөхөө очоод энэ хүүхдээ асууж. Тэгээд аваа манаас урах салж наадж наа гэж. Энэ хоёр одоо хууланд очиж өвч болж байна. Тэр нь бол хуулч болж тэр нөгөө тоос сонсосон хүн бол хуулийн ноён байна. Ингээд одоо тэр энэ хоёрыг салгаж өв залыг энэ бүр хуваагаад хоёр тэргийн зэний үссэн одоо хүн дөхөө. Бас нийгмийн шинжтэй байна. Нийгмийн шинжтэй болсон. Энэ одоо яг хүүхдүүд ягта тэгээ нааддаг болсон. Мөөг бол одоо нийгмийн жишээ явж байгаа. Гэвч сайн бодвол бид бас энэ хуул гэсэн юм мэдээ хэлсэн. Бас арийн хуулаар хэрэгтэй гэсэн бас энэ ухамсараас байна. Энэ хүүхдээс нэг юм бодож байна, нэг юм ухааны олчих гэж ойлгох талтай шүү дээ. Одоо манаас ариун наадмууд одоо миний энэ доогор одоо ариун наадмууд. Энийг одоо хин гэж. Энд ч одоо юу нэх нь. Шиян гэдэг одоо сайн наадж штэ. Энэ одоо бүр хүүхэнчүүдийн одоо онцгойнууд наадах дуртай. Баби вава гэж хэлдэг. Өөсөө гжгийн самнан бүр шахатай шахагийн сайхан тааруулж өмсөв. Эргээд сайхан ховцлоод тэгээд шахагийн цөмсүүд нь эргээд ховцсын сорин одоо өөрөө жирэм дамс гар хөдлөөд ингээд бас ойдог барьдаг байдаг. Бас нөгөө түрүү нэг үе манай дийх дээр ирсэн. Тэр нь бол юу гэдэг чанар хөрөхөд уялна. Ингээд чи заав хурааж өгөх хэрэгтэй. За чанар бас уялна. Энэ бол тэр юу та дотроо бүр саринжинтай.
Тэр сүү шүү дээ. Угжийн авч ингэ уусаар соринжны хэ юхэд тэр мэднэ. Надад одоо хөлж. Ингээд яг хүүхдээ амьд хүүхдээ авирлахын дуутай ч юм ээ та. Тэгээд чи говсын сольж өгөхгүй тэр бас уялна. Тэгээд солдог бол тэр өөрийн соринжийн хэдэн чиг байж та. Тэр чигээр нь авалчаа тэр мэддэг. Ингээ хүүхдээ багаас одоо хүүхдээ яаж асар домдох энэ ухааны мэдүүлж явах шиг. Энэ бол одоо бүр гоё болгоцсон. Уулан биднээс багадаа махад бас амар дуртай байсан. Тэгээ жоохон алчуураар юм уу? Дөрвөж алчуураар ингээ нэг авчиж хийсэн юм уу? Ийм гэж наа. За энэ бол одоо хүмүүс сайхан таваарчлуулаад инг сайхан хийсэн байхаар амар хөнөөсөл юу гэж. Чи манай монголчуудын уламжлал сайхан тэр энэ ч одоо бэлэн жилээд өгсөн шүү дээ. Дээлийн бүр бэлэн оёод ингээ дээний сан. Гэтэл тэрвийн хүүхд бол өөрөө дээлийн оён. Тийм. Тэр чинь илүү юм сурна шүү. Илүү юм сурна. Сургуулийн сургаан бол одоо хүүхдүүдэд гол нь бол багш оруулж хийх биш. Харин одоо хүүхдүүдийг гөтөлж синхруулж жүгчийн жааж ингээ хүүхдүүдийн сэтгэхүйг хөгжүүлнэ. Үүдэн бүтэх чадварыг, бүтэл чанарыг хүмүүжүүлэхээр би бодоход бол хамгийн чухал гэж бодож байна. Хэрвээ боли хийгээд л хамаг өссөн тэр хүүхдүүд юу ч чадахгүй. Гэвч одоо зүгээр нэг гадаад гарсан оюутан тэр миний сурагчид бас ярьдаг хэрэг. Ингээд гадаад очиад одоо шалгуур. Шалгуулахын үед бол манай оюутад бол хөнөөс зөндөрөө авчих юм шиг. Гэтэл боттой хийх үед л одоо чадахгүй. Гэтэл гадаадын оюутад бол үгүй гэж. Шалгахын үед бол аягуулсаар хэрэггүй юм уу? Аанахаа шалгачих нь тийм өндөр авч чадахгүй. Гэтэл боттой хийх үед өндөр ингэж яадаг. Өнөөгийн харуулж энэ гол нь үйлдэх чанар. Гэнэ нэг чөйдлөх үйл их юу. Би хөл бичгийн багш учраас одоо сурагчдад ярих үед чөйдлүүлнэ гэсэн л одоо толгой үед шууд аяа. Тэгээд би бодсон тэр манай тэргийн хэлдэг бидний бол бүгд хүлдэн чөйдсэн одоо болтор мартахгүй бүр их сонио. Нэг нэг хүний одоо тэрний чөйдлөхөд бас багын үеийн их гэдэг одоо дараа нэг үе болоод тэр эдгээр бүр яг тэгэхээр манай уул байгальтайгаа нуусан, байгальтайгаа уялсан ийм нэг үндэстэн энэ ажиг амьдрал бүх юм одоо алгаараар байгуулсан холдоод ирэх үед бид өнөөдөр юунд орж аж үйлдвэрт орж байгаа. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд манай нөлөөлж ирэх үед манай машарын жилүүд наадам тоглоом хүртэл амир аж үйлдвэрсэн ийм маягаар орсон шүү дээ. Одоо энэ шаа бол энэ орчлонд ийм шаа ганцхан шүү дээ. Энэ шаа ийм. Япон орчлонд ийм маяг нь отмаа хичнээн байх юм. Энэ хэдий хийсэн бол хэдий вэ? Учир нь яагаад тэр нэг байгуулсан ирсэн. Нэг би өөрөө гарах төлж хийсэн. Өөр хүн ингэж хийхгүй шүү дээ. Тэгээд одоогийн энэ сайхан санаална. Саяхан хэлсэн бүх барилдах. Одоо яасан энэ сургуулийн хүүхдүүдийг тэг жахан хүүхдүүдийг хэрвээ өдөртөө бүх барилдаг юм. Гэрийн ахмад бас чамайг барилдаг. Тийш энтэй чинь яаж гарын гэмтэж юм. Тэр үеийн хүүхдүүд өөр өдөртөө мөрж одоолж ингээд нэг та нооролдож ингээд наадаг. Энэ наадамдууд бол одоо нэгэнтэй ийм нэг орчин тойрон дээрснээс болж орхигдож ингэж хэлж байна. Тэгээд нэг баярлалтай бол сүүлийн жилүүдэд энэ Монгол сургуулиуд ихээр хуучин наадмаа сэргэж байгаа. Уламж наадмаа сэргэж хичээл гадны хөдөлгөөн дээр бол ихээр наадуулж байгаа. Одоо энэ шагаа энэ тэрийг наадуулж байна. Ашааны шаа тоглоом их юу яасан байсан. Би телевизээр харж ирсэн дээ. Тэр бол шагааг чуглуулж одоо сайхан шаагаараа олон жил ийм бас хэрэгсэл хийж байгаа юм. Юу жишэргийн хүүхдүүдийн тэр олон сайхан хөлөг тоглоомын жилүүд. Жорцын юу Монгол баг сургуулийн Монгол штрийн ихээр тэмүүлж байгаа байдал. За одоо дахиад аль нэг жишээлбэл хүүхдийн чиглэлд ордосон нэг хэдэн жилийн Монгол уламжлалт тоглоом бол тавьж байна. Энэ уламжлалт тоглоом зөвхөн одоо энэ од маяг юм уу эдгээр шиг байдаг хүмүүс бүр ингээд наадчих ийм бололцоод байна. Харин нэг жилийн сургаан хамжуулах хэлбэр болсон. Тийм болсон одоо. Сургаамууд энэ арга авчил болсон. Харин тэрний хүүхдийн аяндаа нь үсэн тийм наадах адилгаар биш. Тэр талдаараа бол юу болж байгаа энэ одоо энэ ухаатай скэтэй багш нар сургуулийн захирлууд гэрийн ахмад зорилготойгоор хүүхдээ уламжлалт соёлдоо нойртуулах гэж хийдэг байгаа. Харин хүүгээ санаанаас нь очиж ирнэ хүлээгээд нааж байгаа нь ч ховруулсан. Энэ тоглоом их яриад явд их сонирхолтой байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ наадмууд яангуу одоо энэ электрон тоглоомжуулсан, консульгендрийг тоглоомжуулсан, одоо ийм хүүхэлдэй тоглоомжуулсан, энэ мэтийн бүхэл тоглоомжуулсан аргагүй одоо энэ муу тэр муу гэж хэлэх юм байхгүй, үйл гэж бий байхгүй. Үндэ нь их сайхан. Хамгийн их аимшигтай зүйл юу вэ гэвэл хүүхдийг их иншүүлээд байна. Шалтгаан болгочих. Салж чадахгүй болгочих. Электрон тоглоом хийсэн дэр одоо энэ юу тэр ч одоо хэдийдээ хой бол юу тэр дотор нь бол тийм нэг юу байх юм. Одоо урамшуул тоочоо байна. Хой чуу цаашаа яадаг. Энийг нь одоо хөөцөлдөө одоо энэ хүүхчин за чамд 15 минут нааж болно энэ цаг үехэд тэр цагаас чинь яа тий миний энэ бараагүй бүр байхгүй болчихно. Байхгүй болохоос би энэ наадаад энэ нэг домт өнгөрөөч хийгээд.
Одоо ингэ наадам Чанга хийж байхгүй. Чанга хийж байхгүй болсон. Энэ цусан эргэлт ч юм уу гар өнтерний одоо хөдөлгөөн өнтер. Тийм одоо компьютераар наажчихын нүдэн хараавс амар. Нүдний хараамууд. Тэглээ одоо хүүхдийн ховд бодол хэлж үзвэл хүүхдүүд бас амар хийчих. Үнийг л наадаг чаг гэсэн юм бас байхгүй болсон. Жишээлбэл гаргийн жургаан гаргийн өдөр гэх юм наад болохгүй энийг сургаан тэрийг сурна энэ жураг сурна тэр бүжигийг сурна ингээд. Олон гэдэг баг наадахын чаг нь бас авдаг. Тэр бол юунаас эхэлсэн сарын хүүхдүүд их ганчаарцнаас эхэлж байна. Уулдан хөдөө бол тийм шүү дээ. Ойр хавьтай дими 18 байхгүй. Байх нэг 5 6 хүүхэд. Ихийнх нь юу надад баган дагаад наадав. Тэгээд нэг наадам дагуулж оруулаад тэр тронк яваад байсан. Нэг хүүхдийн мэдлэг чадвар гэж хоёр. Чадвар гэдэг бол үндсэн тэр гарах үндсэн цаана